хийж байгаа юм аа? Би бүжиг үзгэлж гинөө. Оо тэгээд чи бүжигчин болгож байгаа юм уу? Үгүй л дээ. Гэхдээ бүжиг чинь гоё штэ. Огонч тийм дээ. Тэгвэл чи надад бүжиг заагаад өгдөхөө. Тэгэл та. За тэгье. За ингэн. Үлми дээрээ зогсоод. Гоё юм аа. За би үзье. Үлми дээрээ зогсоод. Ингээд. Яа. За гэж байгаарай. Ингээд. Ингэж иргээд. Би ийм бүжиг сурахгүй. Энд чинь хэцүү юм байна штэ. Үлмээ дээр яваад ахаар чинь хөл өвдөд байна. Тамира, хэцүүгээд ахаар чи яаж бүжиг сурах юм бэ? За дахиад үзэхээс. Үлмээ дээр ингээд. За, Тамира, би чамд ерөөсөө өөр амархан бүжиг заагаад өгье. Далет биш таа юу? За, би шууд дагаад хий. За. Хөөе. Оо, Амина. Би ихтэй юм чинь цэргийн бүжиг сурч идэх үү? Би эмхтэй болохоор цэргийн бүжиг дааж мэдэхгүй л дээ. Цэргийн бүжиг чинь амархан. Цэрэг чинь ингэж авхан тасаад тэгээд гараа ингэж бариад. Тамира, баруун гараараа ясалдаг байхгүй юу? Цэрэг чинь ингэж загсаад тэгээд гараа бариад нуруу цэх харц дээгүүр тэгээд бас гизээ татах юм байна. Тэгээд 1 2 3 1 2 3 1 2 3 ингээ алхдаг байхгүй юу? Тамира, амьсгалж болдгоо юм уу? Бололгүй яа дийлээ. Тэгэхэр чин алхаж чадахгүй штэ амьсгалахгүй бол. Гэхдээ Тамира, чи нэг л цэрэг шиг харагдахгүй л байна да. Яагаад? Би чамайг цэрэг болгохныг арга оллоо. Ямар арга? Тамира, чи яг цэрэг ах нарын өмсдөг шиг ийм алгаа өмсчих. Ийм шавгар үзүүртэй. Чи ойж чадах юм уу? Би ойж чадахгүй л дээ. Гэхдээ цаасаар хийж чадна штэ. Цаасаараа. Аха. Би чамд хийгээд өгье заяа. Ингээд урагчин нугах юм тий? Ингээд. Малгай. Ямар малгай болчихвол. Гэтэ цэргүүд яаж малгайгаа өмсдөг вүлээ? Өстой гоё. 1 2 3. 1 2 3. Стагая. За. Би ихтэй цэргийн бүжиг үзүүлэхэ байлаа. Тэгээ яах гэж байгаа? Би юу? Би цэргийн дарга болно. Харин чи миний цэрэг болно шүү. Мэдлээ гүцгээ дарга. Сайн байцгаана хүүхдүүд ээ.
Сайн уу та минь? Өнөөдөр бүгдээрээ таамайтай хамт 5 хошуу малын тухай мэдэж авцгаая. Монголчууд бид 5 хошуу малыг эрт дээр үеэс гаршуулж, тижээж, ашиг шимийг нь хүртэж иржээ. 5 хошуу малд маань адуу, үхэр, тимээ, хонь, ямаа 5 ордог юм байна. Адуу бол 5 хошуу малын нэг. Адууны эцэг малыг азраг, их малыг нь гүү, харин төлийг нь унаг гэж нэрлэдэг. Адууг унаж ашигладаг. Сүүгээр нь цагаан идэ хийдэг. Бас наадмаар уралдуулдаг. Энэ бол үхэр. Үхрийн эцэг малыг бух, их малыг нь үнэ, харин төлийг нь тугал гэдэг. Үхрийг бид бас унлаг ажиллаганд ашигладаг. Сүүгээр нь цагаан идэ хийдэг. Энэ бол тимээ. 5 хошуу малын хамгийн том, бас их урт хүзүүтэй байгаа биз? Тимээний эцэг мал нь буур, их мал нь инг, харин төлийг нь ботго гэдэг. Тимээгээр бид нар гэрээнүүлдэг гэд боддоо. Бас сүүг нь авч хэргэлдэг. Ноосоор нь цамц, аймс хийж өмсдөг. Хүүхдүүдээ саяны адуу, үхэр, тимээ гурвыг нийлүүлээд том биетэй болохоор нь бод мал гэж нэрлэдэг. Одоо харин 2 мал үлдсэн. Энэ бол хонь. Хоньны эцэг малыг хуц гэдэг. Их мал нь зүгээр л эм хонь гэдэг. Төлийг нь харин хург гэдэг. Хонь ч амар их хүстэй, ноостой байдаг шүү дээ. Түүгээр нь бид малгай бэлийгээд зөндөө олон хувц гэж өмсдөг байхгүй юу? Ямаа бол 5 хошуу малын сүүлийн мал. Ямааны эцэг малыг ухна, их малыг нь эм ямаа гэдэг. Төлийг нь ишиг гэдэг. Харин энэ хоёр биеэр баг болохоор бог мал гэж нэрлэдэг. Хүүхдүүдээ та нар сүү уудаг уу? Бидний өдөр болгон уудаг гоё амттай сүг, бас бидний дуртай цагаан эдээнүүд ааруул, аарц, тараг, айраг, яслаг, эдэн, ээзгий, хоормог, хурууд, шартос, цүцгий, өрөм, зөөхий бүгд 5 хошуу малнаас л гардаг шүү дээ. 5 хошуу мал тал бүрийн ашигтай байгааз хүүхдүүдээ дахиад нэг давтаад хэлээд үзээрэй. Адуу, үхэр, тимээ, хонь, ямаа. Баяртай хүүхдүүдээ, баяртай та минь. Хараацай хэдгэн 2. Эртээ урд цагт жигүүртний хаан гард газар дээр ямар амтны мах хамгийн сайхан амттайг мэдэх гэж хараацай хэдгэн 2-ыг дуудуулж гинэ. За, та хоёр энэ дэлхийг эргэн тойрон эсээд ямар амтны мах илүү сайхан амттайг мэдэж ир гэж гин. Хараацай хэдгэн 2 зарлаг ёсоор нисэн одожээ. Тэр өдрийн тэнгэр цэлмэг нар дуртмал найртай дулаан байсан тул хараацай шувуу хаан эзнийхээ зарлигийг мартаад хөх тэнгэрт хөөрн нисч хөгжилтэй сайхан жиргэн дуулж дуртмал нар нь ээж дураа хантал цэнгэж явв. Хорт муу санаад хэдгэн л харин харгуй замд дайралцсан хамаг амтныг хатгаж халуун цэсийг нь амталж явв гин. Тэгж байтал нар шингэж тэр хоёрч буцах болов. Тэмдэгт газраа хоёулаа улзаад хаан гардад буцах замдаа хараацай шувуу хидэгнээс асуув. Хидэгнээ,
Ямар амтны мах хамгийн амттай гэж мэдвчи? Гэхэд хэдгэн Хүний мах л хамгийн амттай байна. Хүндэт хаан маань одоо хүний махаар л хооллох болно доо. гэж гинэ. Хараацаа шувуу харамсан гашуудаж хөөрхий хүн төрлөختөн хөнөөлөөс яаж аврах билээ гэж гайхшин барав. Хэдгнэ чи амьд хүний цусыг амсаж яаж үзвэ? Гэхэд хэдгэн Тэр юухан байх вэ? Хатгаараа хатгаад хэлээрээ амталж үзлээ. тэр сүрхий амталдаг хэл чинь алив? Гэсэнд хэдгэн амаа ангааж Энэ гэж үзүүлсэнд хараацаа хилээг нь суг татчихж гин. Тэр цагаас хойш хэдгэн урдын адилд онготож чадхаа байгаад зүгээр гүндэг болчихсон гинэ. Тэгээд шувууны хаанд очиж хэдгэн хааны хойно урд бүртгнэн гомдол зарга мэдүүлэн байдаг чадлаараа дүнгнэн ниссэн боловч нэгэнт хэлгүй болсон болохоор юу ч хэлж чадсангүй. Юу гэж чи дүнгнээд байгаа юм бэ? Юу ч ойлгохгүй байна. Гэж шувууны хаан унтууцлаа. За хараацаа чи хэл. Хиний юуны мах илүү амттай байна? Гэхдээ нь хараацаа хамгийн амттай нь могой мах гэж гинэ. Шувууны хаан хараацаан үгийг үдмшээд могойг барьж иддэг болсон гин. Одоо хаан гарч шувууны удмаас ганц үлдсэн нь илээ шувуу юмсанжээ. Илээ шувуу хааныхаа адил одоо хүртэл могой мах идэх дуртай болсон юм ажээ. Би мөрөөдлөө олчих шиг боллоо. Би ч гэсэн олчих шиг боллоо. Архлааны супер баатар Ами Тами ундаа шигшлэгдлээ. 100% байгалийн гаралтай хэрэгцээд амин дэмэр баялаг. С витамины хэрэгцээг бүрэн хангагч бас өндөр болгох Ами Тами ундаа.